Хүн бүр шударга ёсыг хүсэмжилдэг. Энийг ч ялгарлахгүй. Давуу эрх олохгүй байх нь шударга ёс. Уур амьсгалын өөрчлөлт хүн болгонд нөлөөтэй. Яг үнтэй адилаар инх тайван шударга ёс хүн болгонд хамаатай. Авилга, албан тушаалын гэмтэргийн сүдэр иргэдэд ядуур хоосрлуулж тусдаг. Эрх мэдэл хүнийг биш, хүн эрх мэдлийг завхруулдаг гэж бичсэн байна. Үүнээс авилгыг устгаж шударга ёсыг тогтоох нь чухал байгаа юм. Шударга ёсыг бэхжүүлж, инх тайван цогцлоход иргэн томьёо оролцоо чухал. Шударга ёс тогтсон нийгэмд амар амгалан инх тайван оршдог. Тийм ч учраас иргэд бид эрх мэдэл албан тушаалаа завхруулдаг хүмүүсээс хариуцлага нэхэх эрхтэй буюу үүрэгтэй. Аливаа улс орны оршин тогтнох үндэс нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэлтэй салшгүй холбоотой байдаг. Гэхдээ хүсснээр шударга ёс тогтчихгүй. Үүнд хүн бүрийн оролцоо чухал. Үүнд эргэн таны хяналт чухал.